Сайн байцгаана уу? Нора байна. Энэ удаагийн эпизодоор уянгатайгаа хамт ярилцах гэж байна. За манай уянга бол ухаад дуус шиг маш сонирхолтой хүн байлээ. За уянгаагаас миний нэг ажигласан зүйл болохоор анх уулзаа төрсэн сэтгэл нь болохоор айгүй тийм гоё хамбал, даруухан, даруу төлөв, эмгтээлэг тийм шин чанартай байсан. Миний мэдрэгдснээр тэгээд эгог одоо юу гэж бодож та одоо яаж ирцдэг вэ? Эготойгоо. За эго гэдэг зүйлийг яг амар олон тодорхойлолтууд өгдөг. Тэгээ үндсэн тодорхойлолтч явдаг. Зөвхөн миний хувьд бол жоохон сүнслэг талаас нь тайлбарлавал эго бол ерөөсөө өөрөө зүрхийн сонсдоггүй, зүрхэн дээрээ буудаггүй, зөвхөн логик сэтгэлгээ тархиа ингээд төрүүлж боддог, тархиараа ажилтдаг, ажлаа сурчсан тий. Тэр тархиараа бүх зүйлийг шийддэг, мэддэг, сонсдог. Ер нь тархиа төрүүл сонсдог. Энэ үйл явцыг л эго гэж онлоо л гэж тодорхойлдог. За тэгэхээр ер нь бол майнд буюу тэр логик сэтгэлгээ чинь л харин хүний эготой айгу холбогдчиход эго болчиход байгаа байхгүй юу тий. Тэгээ тэр одоо нэг gut feeling гэж ярьдаг тэр зүрх чинь болохоор нөгөө юм логик сэтгэлгээ болохоор хүн ингээ бодлоор илэрдэг штэ тий. Бодол болоод илэрдэг. Тэгэнгүүт тэр зүрхтэйгээ ярилцсан гэхээр зүрх чинь болохоор нөө хилгүү бодлого штэ. Нөө мэдрэмжээр илрээд идэв штэ хүн ингээ мэдрэгдээд идэг. Тэрийг одоо зарим хүмүүс болохоор нөгөө юм гидсний мэдрэмж гээд одоо гидс эвгүүрхч гэхэд ингээ сандарч мандраад ингээ янз бүрийн нэг юм догтлж могтлоход гидс ингэж нэг өөр болдсон штэ. Тэрийг ингэж зөөрлж хэлээд байгаа. Энэ зүрхийг сонсох тухай ингээ хүмүүс тайлбарлаа та. Тэр чи яа зүрхийг сонсдгийг? Зүрхээ сонсон, зүрхэн дээрээ төвлөрнө гэхээр яг нэгэсний мэдрэмжээ сонс гэсэн үг. Тийм. Өөрөө юу мэдрэгч чинь энэ зам энэ зүйлийг сонгоход тий өстой яг саялсан штэ гидс чинь зангирч гин үү. Үнэхээр энэ гидсний угаас чинь ходоодоос чинь тэр зүйл мэдрэгдчихвэл тэр сонголтон зөв үү гэдэг ч юм уу тий. Ийм зарчмаар явдаг. Тэгээд мэдрэмж одоо логик сэтгэлгээгээ аливаа зүйлийг шийдэх гээд аливаа сонголтыг хийх гэхээр маш олон зүйлүүд бодогддог. За ингээд эрсдэл нэм, инээ тэрэ ингээд явчвал тийг нөгөө замаар явал ингээд тийг нэг аль ингээд яг энэ бодол чинь логик. Мэдрэмжээ дагна гэхээр чи яг багасаа юу хүсдэг гэсэн чиний дотоод түүхт яг юу хэлээд байгаа юм. Мэдрэмжийн чинь дотор нь одоо мэдрэмж гэдэг зүйлийг ажилуулад байгаа нэг тийм ажилт нь бол дотоод түүхэд гэж төсөөлж болно. Тэгэхээр тэр дотоод түүхэд тэр мэдрэмж зүрхээл сонсох тэр мэдрэмжийг ойлгох, ажиглах тэр зүйлэл хамгийн чухал. Мэдрэмжийг нөгөө одоо бид нар бас нэг утгаараа зүүн савин гэж яриад байгаа тий. Тэр зүүн савин мэдрэмж хоёрын ялгаа нь юу юм? За ерөөсөө юу зүүн савин гэдэг чинь одоо юу гэдэг одоо бид нар 3D амьдрал дээр амьдрахдаа одоо цалин, ажил, төвчрөл гэл ингээл бөөн стресс, бөөн гэл замын төвчрөл, тэгэл цалин хизээ бөх өөр шир одоо юу гэдэг те энэ бүх бодол чинь ингээд тархичаа ажиллаад байгаа. Тэгэхээр нөгөө 3D ертөнц дээр бид нэр ингээд маш олон сатаарах зүйлтэй. Тэр сатаарж байгаа зүйлүүдтэйгээ бид нар мэдрэмжээр харьцаж чадахгүй, өөрөө ирэхгүй бид нар тархиараа ингэж харьцаж, тархин тэдрийг зохицуулж яадаг. Тэгээ энэндээ гүн автчихаараа тэр зүрх мөрөх дотроос юу гэдэн те тэр дотоод хүүхд юу гэдэн чи жинхэнэ хүүхд тахта юу хүсдэг байсан те тэр бүх зүйлээ зүгээр мартчихдаг. Зүгээр л өнөөдрийн ажил төрөлтэй өнөөдрийн л амьдралаа бодоол ирээдүгөө болохоор нэг төгшөж харчаал өнгөрснөө болохоор тэгдэг гэж ингэдэг гэж бүүн хар усалтунд тэгэл одоо цаг дээрээс төлөрөхгүй тэгэл нэг ирээдүгээс айсан өнгөрснөөсөө нэг травматай нэг ингээл тэгэл энэ блокоос гарахыг ч хүсдэггүй. Тэгэл өдөр болгон энэ 3D амьдралын юм одоо процессуудад л анхаарад ингээд явчихж байгаа. Тэгэхээр ингээд ирэхээрээ тэр зүрх мөрөх сонсох тэр зүүн совин бүх юм нь арилаад одоо жоохон бахтаа хүртэл одоо хүүхд дөнгөж төрнө штэ тий төрөхтэй маш их юм зүүн совин өндөртэй бүх титэн хүртэн нээлттэй маш гоё ингээд юм ариун цагаан зүйл төрдөг. Гэтэл энэ хүүхд ингээд 3D амьдралгаа шингээд хилд ороод ээж аавыгаа хүмүүжил төлөвшил ярьж байгаа зүйл мөл те тэгэл нөгөө гой гутал тоглоом гэл ингээд ирэхээрээ зүүн совин баг зэрэг буугаад мэдрэмжээ ингээд дараад тархин төрүүлж ажиллаад ингээд явчихдаг. Тэгээ ингээд том болохын хэрээр ингээд амьдралын олон асуудал даваа нухчаануудад цохигдоод тэгээ энэ зүйлийг алдчихдаг. Гэхдээ
хүн хичнээн 3D ертөнцийн төрсөн ч гэсэн бидний дотор сөүл сүнс байгаа учраас сүнсний сэрэлт гэдэг нэг гоё зүйл ирээд биднийг буцаагаад энэ одоо сүнслэг амьдрал руу хөтлж аваачдаг гэх юм уу? Ийм зүйл. Ийм л процесс болоод байгаа л гэж тайлбарлана. Тийм би яг надад чинь бас яг мэдэрсэн өөрөөхөө зөвөр мэдрэмжээр яг надад тийм санагдсан байхгүй хүүхэд одоо ээж хүмүүс ээж болохоор ингээд мэдэрдэж шít ямар их юм хязгааргүй хайр одоо pure conscious хүүхэд бол ингээд бүр цэвэр ухамсар идэг те ямар ч програмчлагдаагүй тэгээд тэр гоё хүүхэд маань ингээд яг програмчлагдаж одоо байгааг ингээд хардаг тэгээд програмчилж байгаа хүмүүс бид нар болон ингээд хүрээлэн бөө ертөнц одоо энэ орчин environment байдаг тэгээд тэрний үр дүн нь ингээд өсвөр насндаа бүр ингээ оргилтой хүрдээ юм шиг санагцсан. Тэгээ нэг өсвөр наснасаа хойш хүн чинь өсвөр наснда ингээ аягүй алдаж онж мундаг штэ тэгээ тэгжээснаа ингээ нэг буцаад нэг жоохон 2021 гарахаараа жоохон өөрөөхөө хайх нэг тийм ирэл рүүгээ очтой юм шиг санагцсан. Тийм чиний энэ яг нэг spiritual awakening сүнсний сэрэлтийн experience чинь өмнөх эпизод дээр хэлсэн л дээ Тайванд бас ингээд яг ямар хуу дараалтай болсон бэ яг хүүхэд байхаасаа ямар хуу байсан бэ? За тэгэхээр юу байгаа юм? Хүний үзэл бодол итгэл өмжил гэдэг зүйл бол анх ингээ хоосон төрчингүү те одоо юу гэх юм? Одоо эцэг эхээсээ одоо хүрээлэн орчинд байгаа цуг одоо хүмүүжид төлөвшөж байгаа тэр хүмүүсээсээ мэдээллийг авч тэр хүмүүсийнхаа мэдлэг мэдээлэл туршлага яриа хөөрөө үзэл бодлоор нь ингээд төгжигдээд явчихдаг. Ер нь бүх хүн бас. За тэгэнгүүт би болохоор багасаа ингээд одоо юу гэдэг бүр амьдралаа ярих нь л тээ. Одоо манай аавын талынхан ч юм уу те манай одоо аама бол маш их эго өндөртэй. Угаасаа өөрийнх нь амир хөөрхөн ордон хүртэл арслан лио байгаа. Тэгэхээр маш их эготой ертөнцийн төв хүчтэй мэдээж энэ давуу болон сул тал байгаа. За ингээд давуу тал нь бол ийм хүчтэй тийм олонний анхаарлын төвд байдаг одоо удирдах, чиглүүлэх, манлайлах ийм хүн байдаг. Тэгэнгүүт би ааваасаа ингээд тэр зүйлийг сураад авчиж байгаа. За сураад авчингууд би өөрөө хоньны урд байхгүй юу? Арис тэгэнгүүт хонь чи өөрөө гал урд. За ингээ гал урдтай өөрөө дүрлэлцсэн охин чинь аавынхаа лиогийн тэр галыг аваад ингээ маш их хэмжээний ингээ галтай ир эрчим нь одоо эргэтэлэг тэр шинж чанар нь илүү давмгайлцсан хүчтэй хаана юунд ч нухагдахгүй. За дээрээс нь манай аавын талынхын чим язгууртан гаралтай болохоор за тэгээд бүр тулцсан тэнгэрт тулцсан заяа. Ийм байсан. Тэг маш их эго өндөртэй. Тиймсэн. Тэгээд миний бүх хандлага, бүх үзэл бодол ерөөсөө эгоон дээр л тогтдог. Ийм л байсан. Юунд ч ялагдахгүй, юунаас ч ухаарахыг ч бас хүсэхгүй. Эго хитрхийн өндөр байгаад ирэх тусам хүний нүд нь хаагдчихдаг. Улсын хараа тийм third eye-ийн хүртэл хаагдчихсан. Зүгээр л өөрийнхөө энэ амьдралыг туулан чадна. Тэгээ юу гэдгийг чадахгүй бол одоо яаж гэдэг. Бүр ингээ хитрхийн ирэмгий маш их бардам тийм байсан. За ингэж явж байгаад одоо жинхэнэ амьдрал үсэж байгаа шүү дээ тий. Өсвөр нас явж гин. Өсвөр нас нь маш их олон асуудлууд угаасаа бүхэн бүр тохиолдог. Ингээд эдрийгээ давж дуулаад нөгөө эго нь ингээл багасаал явж байгаа шүү дээ. Багасж явсан ч гэсэн хүний даалт ухамсар суудсан зүйл бол хിവэрэ байгаа л байгаа. За окей. Тэгсэн чинь дараа нь би нэг гадаад руу нэг сурахаар явж исэн. Тэг манай том хөхтөхөө үед чинь маш бага 3 настай байсан. 3 настай хөхтэй бүр орхиод тэтгэлэг аваад ингээ явж исэн. Тэгээ тэнд очоод л нөгөө нэг жинхэнэ юу байсан бэлээ. Тэнд яагаад миний анхны сүнсний сэрэлт бий болсон бэ гэдгийг би одоо тайлахаараа амьдралд маш их нухагдаад нөгөө эго сөртэй хүн чинь амьдралдаа нухагдаад тэгээд нөгөө дөнгөж үр хүүхэд гаргацсан ингээд амьдралд ингээд дэнслээд яагаад ч мэдэхгүй ингээд явж исэн хүн чинь хувийн орон зай гараад ирсэн байдаг байхгүй тий. Нөхөр нь ингээд манай нөхрөөс тухайн үед яг зэрэгцээд Япон явж исэн. За Японд очсон хүүхэд нь тэнд ганцаараа би энд нэг ганцаараа за яг энэ бол 3 амьдрал зөвхөн сүнслэг талаас ярил би хувийн орон зайтай болоод ирсэн. Хувийн орон зайтай болоод ирсэн хүн чинь өөрийгөө сонсно, өмнө болж исэн бүх зүйлсээ эрх зүйлэн бодно, тунгаан, алдаа оноогоо дэнслэн ингээд эрхийн цагт нөгөө үр хөөхөд нутаг усан ингээд санаа ингээд бүх юм чинь зэрэгцээд тэгээ ингээд маш том сүнсний сэрэлт хийгээд миний эго бол бүр ингээд нам дарагдсан л гэж боддог. Тэгээд эгоог дарах одоо хамгийн гол зэвсэг нь юу
гол арга нь юу вэ гэхээр ерөөсөө л үнэтэй нүүр тулах. Эго өөрөө хэтрээд ирэхээрээ хамгийн одоо өрөвдөлтэй харчаагүй одоо хүний л зүйл байж таарсан гэж би бол боддог. Тэгэхээр яг өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрсөн. Яг өөрийгөө өөрөөр нь харсан. Нөгөө өөрийгөө бодоод идэг хүн шигээ бие авч явж тэр одоо өөрийнхөө тэр хүрнэ гэсэн оргилд хүрсэн юм шиг бие авч яваад хүрсэн юм шиг зан хандлага гаргаад яваад ахаар чи ингээд хитрхи тэнцэн зүйл. Сүнслэг талаасаа хитрхи газардуулгагүй дэше хөөрцөн гэж. Нөгөө grounded болж чадахгүй хаа яагаад гэсэн юм бэ? Тийм байна. Түрүү нөгөө өнгөрснөө бодохоор травматад урагшаа харахаараа ингээд айгаад ийна гэдгсэн ч тий. Тэгж хүмүүс байдаг гэх. Тэгээд одоо ч гэсэн надад иймэрхүү асуудлууд ингээд тулгардаг л та. Өнгөрснөө бодохоор ёо ингээд нэг жинхнээсээ л нөгөө травманууд нь гарч ирээд өнгөрсөн одоо ирээдүйдээ жоохон баг зэргийн зовнил байдаг. Тэгээд маш их одоо бяцлаглаар дамжуулж энэ одоо цагтаа байх тэр практисыг хийгээд байгаа. Тэгэхээр энэ чиний яг одоодоо байдаг арга юу вэ? Би яг саяхныг хүртэл одоодоо байж чадахгүй. Гэтэ энэ одоо томьёо онлыг бол ингээ гаргаад ирчихсэн, ингээ ойлгочихсон тий. Гэтэ би зохиогоогүй л тий. Угаасаа ингээд энэ томьёог ойлгочихсон, мэдэрчихсэн. Тэгсэн ирнээл ингээ санаа зовнд яг сая чинь хэлдгээр тий. Ийм байсан. Гэтэ би яг одоо бодод тахаар сүүлийн 2 сарын хугацаанд юм уу? Яг одоо дээрээ байдаг болцсон бил. Бүр хайрцангуу тайван. Тэгээд надад одоо ажил төрлийн ажил карьер дээр асуудал гарсан, амьдрал хав дээр амьдралын талбарт асуудал гарсан ч гэл за энэ ингэж байгаа шийдэгдэн одоогоо нүүр тулаад энийг арга замаа хайг илүү тайван болцсон, илүү газардуулахтай болцсон. Тэгээд яг одоо дээр яг ингэ төвлөрч чаддаг болцсон байна. Тэг яаж ийм болсон гэхээр зүгээр л эхлээд томьёогоо ойлгочих. Томьёогоо одоо манай энэ подкастын дугаараар сонсч. За тэгээд сонсцсон ирнэ энийг их хэрэгжүүлж чадахгүй л яваад байна шүү дээ. Зүгээр л өөртөө тэмцэн травмануудад ухаж гаргаж ирээд тэр shadow work тэр юу гэдэг лээ сүдрийн ажлыг өөртөөгөө л тулаал ажиллаа л. Тэгээ өөртөө ажиллах тусам хэцүү л юм. Яг нэг газараа эргээл тойрол буцаал хүрээдэрнэ. Гэтэ цоцолгүйгээр өөртөө ажиллаад өөрлөгөө л өнгөе. Өнөөдөр танд ямар нэгэн асуудал тулгарсан бол зүгээр өөрийгөө л би яасан болоод энэ хүн ингэж байгаа лээ. Би яагаад гээд дандаа бүх юмыг өөрлөгөө чиглүүлээд өөрийгөө ангааж явж чадах тусам одоодоо төвлөрч чадна. Илүү тайван бол. Тийм. Одоодоо төвлөрч юу нэлээд тийм хүчтэй үний яг хийдэг зүйл л дээ тий. Сул дорой одоо өөрөө нөгөө дотоод хүчээ аваагүй өөрийгөө эдгээгээгүй цагт бол яг одоодоо төвлөрөх бол маш юм хэцүү ажил байдаг. Тэгээд тэр нөгөө shadow work энэ тухайн бас нэг юм сайн яг тайлбарлаж чадахгүй байгаа даа. Тэр одоо тэр сүүдрийн ажил энэ травмануудтайгаа дийл хийж өөрөөгөө хийл хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тэрийг яаж хийдэг? Би болохоор өөрийнхөө одоо spiritual нөгөө сувгууд дээр өөрийгөө бол за мэдээж нөгөө нэг тодорхойлж биш шүү дээ. Description хэсэг дээр бол танилцуулга дээр бол spiritual healing гэж нэршлэр илүү явж байгаа. Healer ч үлээ. Healer гэж явж байгаа. Тэгээ энэ зүйлээр бас маш их хэмжээний одоо бүүм хийж, мэдээллүүд өгч, дасгал ажил одоо дасгал хөтөлбөр ерөнхийдөө боловсруулж яваа. За ихтэй ажил төрөл, хувийн амьдрал бүх юм зэрэгцэж байгаа болохоор ер нь жоохон удаашралтай явж байгаа. Тэгээ өөрийгөө яаж ангаах вэ гэхээр ер нь хүнийг сэтгэл зүйчж вэ? Одоо сүнслэг коуч ангааж чадахгүй. Яг нь ки түлхүүрийг нь өгч болно, чиглүүлж болно. Гэхдээ эцсийн мөчөд сэтгэл зүйчдэр хандсан хүн ч байсан яг өөрийгөө өөрөө л ангаад. Тийм. Тэгэхээр өөрийгөө яаж ангаах вэ гэхээр зүгээр л үнэнтэй нүртэл өөрийнхөө дутуу талыг одоо бид нар чинь бодит амьдрал дээр өөрийнхөө муу зуршил, одоо муу мухай, дутуу сул талуудаа дандаа нуудаг. Энээс ч болж трама, эго бус бүх асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр зүгээр би ийм хүн шүү. Би ийм сул талтай, би ийм хор зуршилтай, би ийм муу мухай гэдэг бүх юмаа ил гаргаж ирээд тэрийг өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нууж авсаар хагаад өөрийгөө хүртэл хуурдаг болцсон. Би биш, би ийм биш гэд ингээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Ингээд ахаар л эндээс ч үүдэж блок үсээд байгаа. Тэгэхээр бүх юмтайгаа нүүр тулаад хүлээн зөвшөөрөөл тэгээ эхнээс нь өөрийгөө ангааж идэх одоо бусад процессууд явагдана.
Тий яг нэг одоо тэр нэг сүнсний сэрэлт чинь ингээд өөр ертөнц байд юм байна. Ингээд миний харж ийсэн одоо итгэлийн тэр систем, belief system худлаа яасан байна гэдгээ мэдрэх тэр анхны мэдрэмж штэ spiritual awakening. Тэгээд тэрний дараанаас яг тэр dark night of the soul явдаг те. Нэг karma гэд гүнзгий ойлголт өгдөн штэ. Karma хаалга андурдаг. Karma-ны тухай чиний ойлголтыг би ямар асуумаар байна л та. За карма бол би яг уламжлалт дараагаар нь ойлгож явдаг. Тэр бол мэдээж хүний хийж байгаа сайн болон муу тэр аль үрийнх нь аль үйлийнх нь тэр үүрнэ гэж ойлгодог. Тийм тэгээ карма бол угаасаа real энэ бол маш юм хөгжилтэй юм жижигхэн процессыг дээр ч илэрч идэг, маш том хэмжээгээр ч илэрч идэг. За тэгвэл karma is speech, karma хаалга андурдаг нүний юм байна. Миний болохоор нэг карма гэхдээ ягаад юм амар сөрөг тал дээр нь ашиглаад идэм бол гэж бодод байдаг байхгүй юу? Надад болохоор карма зүгээр юм сурах хэвээр хичээл юмсан гэдэг шүү дээ. Одоо тэгээд нөгөө нэг high vibration, low vibration гэж байгаа шүү дээ, тий. Low одоо муу зүйл гэж бидний ойлгоцоор бидний нэрлээд байгаагаар муу зүйл гэдэг нь яг хөө тэр low vibrationтэй зүйлсийг яриад байгаа, тий. Тэгэнгүүт мэдээж угаасаа өөрөө low vibration юм хийгээд байгаа юм чинь тэр давтамжинд орчиж байгаа юм чинь тэрнтэй адилхан юмнууд бол тулгарх нь ойлгомжтой дээ. Ойрын үед ямар spiritual одоо speaker-уудыг сонсож ийн ер нь мэдээлэлээ хаанаас авч ийн? За мэдээлэл болохоор өөрөө ер нь эхлээд байна. ChatGPT-гээс source-уудаа хайж агаад олчдаг гэх юм уу. Тэгээ тэр source-уудаа дотор нь ороод судлаад бичлэг хэлбэрээр текст хэлбэрээр ерөөдөө авдаг байгаа. Яг сонсдог speaker байдаг уу? Одоо spiritual сүнслэг тийм одоо яг баян нөгөө яриаг нь сонсож байдаг. Бага. Тэр нь болохоор Тоош за би яг юу гэж дууддгийг мэдэхгүй. Тоошлет гэд ямар ч гэсэн нэг тийм Европын нэг эмэгтэй байдаг. Тэгээ тэр таро суурьтай. Тэгээд бас юу хийдэг? Хөдөлгөөнд бүжигэн йог гэх юм уу? Монголоор орчуулвал тийм хөдөлгөөнд тийм бясалгал хийдэг. Яг йог бас биш аа. Хөдөлгөөнтэй бүжигтэй тийм байдаг бүс эмэгтэй байгаа 40 гаруй насны тийм тэр үеийн хэлцэлтэй тийм. Яг юу гэж нэрлэдэг нэ тэр хөдөлгөөнд юу гин? Хөдөлгөөнд бясалгал. Хөдөлгөөнд бясалгал. Ингээд шүү дээ. Би тэднийг нөгөө мөвчмөгтэй саунд meditation явсан юм а. Тэгсээ чи харин манай хүн ингээд би ингээд одоо юм vibration юм давтамж яг долгионоор ингээ хөдлөд ингээ бүжиглэмээр байсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь бас нэг юм сүнсний өөрийнх нь хийхээ хүсэж байгаа хөдөлгөөн байгаа даа шүү дээ. Тэр мэр ингэж гаргаж ирд юм байна те. Тийм. Тэгээ sound meditation болохоор бас дахиад тустай. Тэр бол яг нөгөө нэг давтамжит яг зөв тэр долгион гэрцийн дуугаар тэр дуу одоо дуу гаргана шүү дээ. Тэр sound meditation-ийн төхөөрөмж юу гэдвэл зэмсгүүд нь дуу гаргана шүү дээ. Тэр дуу болго өөр ингэсэн одоо гэрц давтамж долгионтой. Тэнгүү дууны одоо физикээр ярил дууны долгион нь хүний бие дээр ирээд хүний бие өөрөө бас нэг долгион цэцэрлж байгаа. Энэ долгионуудын огтлцол одоо тэр хоорондын дифференциал нь хүнд одоо нэвтэрч орж эмчилгээ болохыг эмчилж одоо муу сүргийн тэр дууны долгион нь очиж устгаж тий бүүм дэлбэлт хийж ингэж устгаж ингэж эмчилж байгаа зүйл. Одоо амар хараагаар физик талаас нь ярил. Тийм байна. Энэ харин амар гоё санагдсан. Тэгэд хүн өөрөө нөгөө мэдээгүй байсан тэр гомдол янз бүрийн зангилаанууд ингээ үүссэн мэт ч түүний дотор блок гэж бас яриад байгаа. Тэд нарыг бас ингээд ухамсаргүйгээр ч хамаагүй ингээ тайлаад тэгээ дараа нь амар ядарч мадраад тэгж их гоё сонин өөр experience санагдсан надаа. Тэгээд тэр бол айгуу гоё юм байна. Тэр шиг адилхан чиний тэр үздэг хүний одоо тэр хөдөлгөөнд бясалгалаас сонирхол амар гоё юм байна. Тийм. Тэгээд нөө хүн болгон өөр ингэсэн онцлогтой. Зарим нь ингээд суугаад бясалгахад илүү бие махбод нь хүлээж аваад тухтай байхад үнэхээр бясалгахыг хүссэн ирнээ суусахаас хэцүү вэ, зүр хөвтчихгүй энэ төр гэдэг байхгүй. Тэгээд эн чинь тэр хүний одоо чадваргүй одоо залхуу гэдэг зүйлтэй биш байхгүй. Зүгээр тухайн хүний бие организм нь өөрөө тийм байдаг байхгүй. Тэгэхээр тухайн хүнийг хэвтээгээрээ хийдэг одоо савасана байралд ороод
бясалгал хийлгэж болно. Эсвэл тухайн хүн сууж хөвтөх ерөөсө дургуй тий ингээ хөдлөөд баймар санагдангууд йога хийлгэхээр бас йога биш байна гэдэг. Арай хурдан баг бүжгэлж ирмээр байна гэдэг. Тим темпний ч хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс зориулсан энэ бүжиг шиг ингэж одоо тухайн дуугаа сонсоод түүндээ мэдэрч өөрийнхөө одоо тэр дундаа транс байдалд ороод өөрөө ямар хөдөлгөөн хийж чинь янз бүр хөдөлгөөн хийж болно. Яг тийм бясалгал гэх юм уу? Тэрийг хөдөлгөөнд бясалгал. Яа, тэр яг энэ медитейшны үед яг тийдэг хөхгүй. Одоо нэг медитейшны майнууд эдэн штэ өндөр герцийн давтамжтай. Яг тэднийг ингээд тавиад медитейшны стейтэд орчлоо штэ жоохон одоо юм deep meditation яг тэр үед ингээд хөдөлдөг байхгүй. Би яг ингээд хөдлөмөр санагддаг. Гэхдээ би бол өөрөөгөө бас ингээд бариад идэв гэсэн зүгээр тавьчих болох юм штэ. Тэглэхээ тавьж болно. Ерөөсөө ингээд юу ахгүй юу? Бясалгал дунд та хөдөлгөөн хиймээр нү яг нөгөө зүүн совин одоо яг бясалгал хийж байгаа хүний тэтэн хүрд яг нэгдээд тэгээд дээрээс хүлээж авч байгаа энэ доороо байгаа дом муухай энергийн цэвэрлэгээ тэгээд дээрээс ингэж одоо тэтэн хүрд чинь нэгчгээр дээд орон зайнаас дээд биетэйг ингэж одоо тэр нэгдсэн зулаагаараа холбогдоод тэр зулаагаар орсон одоо энерги чинь ингээ голын сувгуудаар ороод ингээ давсаг юу хүртэл ингээ явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ орон зайд таны махан бие те яаж хөдлөлнө одоо ямар ч төлөв байдалд орж болно тэрийг хүлээж авах юм. Тийм. Тэгэхээр зүгээр л өөрийнхөө мэдрэмжэнд тулгуурлал санаа зовх шаардлагагүй. Санаа зовж ийна гэхээр л бясалгал нь тасарч чинь гэсэн үг байхгүй. Нөгөө маа юу орж ирэл. Тийм тарих нь ингээд ажиллаж байгаа. Тарих ороод ирвэл нөгөө бясалгал жоохон биш болоод тасраад явчихад байгаа байхгүй юу. Тийм. Тийм. Одоо тэгэл бид нар чи өөрсдөө ингээл хүслээрээ л энэ spirituality дэ хинээс ч цалинжихгүй байгаараа. Одоо нэг хийгээ явж штэ тий. Тэгэд чи юу ингээд өөрийнхөө амьдралынхаа утга учирыг энэ циклийнхаа гэх юм уу одоо энэ нэг давалгааныхаа энэ амьдралынхаа энэ үеийнхаа утга учирыг олсон гэж боддог уу? Мэдээж утга учираа олсон гэж бодож байгаа. Яа тэгвэл хүн одоо 3D амьдрал дээр амьдарч явах явцад цалингүй, санхүүгийн байдал одоо нөгөө санхүү, цалин, хөлсгүйгээр амьдрах бол мэдээж хэцүү. Гэтэл ийм зүйлийг бодохгүйгээр энийг хийгээд явна гэдэг чинь л ерөөсөө сүнсний гол зорилго. Тэгээ тэнд байгаа хүсэл тэмүүлэл, тэгээ дур сонирхол, бүх зүйл сэтгэл, бүх зүйл шингэсэн байна. Ингээ харагдаж байгаа хаа л гэж бодлоо. Надад бүр яг ингэ санагдсан байхгүй тэгээ ингээд одоо энэ spirituality энэ сүнслэг байдлыг ярьж байгаа гадаад дотоод зөндөө хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүс бол нэгэн ч ингэ цалинждаггүй бас ямар нэгэн зүйлээр хүмүүсийн тархийг угаах гэж оролддоггүй байхгүй юу. Амар юм даруухан байдаг. Тэрэндээ ч ингээд олон хүмүүс юм танигдахгүй хэлж байгаа үгнүүд нь юм сонсогдохгүй өнгөрөх амар их тохиолдлууд байдаг юм шиг санагддаг. Тэгэд яг л тэр хүмүүс үнэхээр ингээд утга учраа гэж бодоод эсвэл бодохчгүйгээр зүгээр ингээд цаанаасаа хийж идэг те энэ бүхнийг. Тэгэд ингэж явж байгаад л маш гоё юм бахархалтай санагдчихээн. Тэгээд маш юм high vibrational өндөр ийм төвшөнд байдаг бах. Яг тийм өндөр төвшөнд ингээ байгаад эхлэхээр бусадтай энэ ингээ түгээхийг хүсдэг юм бэлээ те. Тэгээд тийм тэрэн дээр ингээ бидний өнөөдөр зорилго нэгдээд ингээд хамт подкаст хийгээ сууж байгаадаа маш их баярлж байна. За одоо бас нэг халуун сэдв болоод байгаа. Хүмүүс айгуугийн нэг manifestation-ыг сонирхдаг штэ. Одоо нэг бодолтой байсан те хүслээл одоо биежүүлээд байгаа хэлбэрөө. Энэ ер нь хүсэл биелүүлэх тал дээр яаж юу хэрэгжүүлдэг вэ? За манифест бол ерөөсөн өөрийнхөө одоо хүслийг биелүүлэхэд хэрэгэлдэг арга техник гэж би бол орчуулж байгаа. Тийм. Бодлын хүчийг ашиглаад бодлын хүч бол миний ингээд хүслийг биелүүлэх зэвсэг. За тэр зэвсгийн бодлын хүчээ бариад янз бүрийн арга техник хэрэгжилж байгаа нь манифест. Ерөнхий утгаараа. За тэгээд манифест хийх маш олон арга техникүүд байгаа. За тэрийг ихэвчлэн энэ дээр бас нэг юм хэлэхэд хүмүүс манифест яаж хийх юм бэ гэж их асуудаг. Тэгээд энэ тэнд зарим одоо хүмүүс бол манифестийн анги аваад тэгээд тэнд ингээд зааж зүйлээ явж идэг. Тэгэхээр нэг ясны манифестийн үндсэн томьёог ойлгох чинь тэрэн дээрээ өөрийн зүүн совин бүтээлч
одоо байдал майдлаа ашиглаад өөрөө ийм жор гаргаж ирж хийхийг илүүд үздэг. Би бол тухайн тэрнээс биш за Нора чи яг ингээрээ дараа нь яг ингээрээ гэдэг зүйл бол яг хүн болгонд надад тохирдог бол магадгүй чамд тохирохгүй ийм зүйл ахгүй. Тэгэхээр илүү энэ дээрээ одоо задгай сэтгэж харах өнцгөө ингээ бүрт хилээд гоё ашиглах хэрэгтэй. За окей. Томьёо нь юу вэ гэхээр за нэгдүгээр хорвоо ертөнц гэдэг зүйл асар том хүчтэй зүйл. Бид нар бол яг тэр хорвоо ертөнцийн нэг жижигхэн хийсэн. Тийм учраас бид ингээд юу дуртайгаа мэдээж хүсэж болно. Гэхдээ хүсэл дотор бол хязгаар байгаа. Тэр нь шунлын сэтгэлтэй хүсэл үү эсвэл өөрийнхөө үнэхээр амжилт, бусдын сайн сайхны, өөрийнхөө сайн сайхны төлөө гэдгээ нэгдүгээр ялгаад өгч хэрэгтэй. Тэгээ үнэхээр өөр чинь хэрэгтэй хүсэл үгүй юу гэдгийг хүртэл одоо эндээс хүсэл ингээд хорвоо ертөнц рүү илгээлээ тэр хорвоо ертөнц хүслийг чинь шүүдэг байхгүй. Шүүж авахтаа фильтртэн. За энэ ингээд шунлын сэтгэлтэй байна уу эсвэл бусдын сайн сайхан бол өөрийнхөө үнэхээр сайн сайхны төлөөнүүдийг шүүгээд шунлын сэтгэлтэй бол буцаага таг гэд одоо буцаага ойлгочтой. Тэгээд хүсэл нь өөр дээр нь буцаж ирээ тэр хүсэл биелэхгүй тэр манифест үр дүнгүй болно гэсэн. Тэгэхээр хүслээ маш сайн шүүж тунгаагаад зөв хүсэл илгээх хэрэгтэй нэгдүгээр. За илгээхдээ бичгээр илгээж болно. Янз бүрийн дом аргууд хэрэгжилж болно. Хилж одоо өөрөө гуйж шившиж болно. Бүр янз бүр арга. За тэгээд хүслээ илгээснийхаа дараа яг тэр хүслээ биелнэ гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй. Яг хүслээ ингээл илгээч штэ. Илгээчингүүд тараас нь за хизээ биелэх бол маргааш л нөгөө төр бол 3 сарын дараа гэл. Тэгээ нөгөөдгөө бодоол байна. За хизээ биелэх үү. Тэгээ бодох тусам тэр үжи шунжин гэсэн үг байна. Тэгээ шунлаа дарахгүй бодох тусам тэр илгээсэн одоо хүч байгаа штэ. За эндээс нэг юм 50 ньютоны хүчтэй шидлээхэд араас нь зууралтаад бодоод байвал хүрэх газар очихгүй буцаад одоо тавтамж нь уунаад биелэхгүй байх магадлал маш өндөр байна. Араас нь өөрөө татаад байгаа юм шүү дээ. Яг тийм байхгүй. Одоо би ингээ бусдад ойлгохын тулд амар хар үгээр хэлж байна л да. Буцаж татсараагаа тэр энерги бууруулад манифест дахиад үр дүнгүй болох. Ийм зүйл байгаа. За тэгээ араас нь бүрэн итгэжлээ. Итгэснийхаа дараа зүгээр л мартна. Итгэцсэн юм чи яах юм? Хизээ нэгэн цагт биелэх боломжтой тэр цаг хугацаанд биелжил таараа гэж итгээд тэгээд л хайчих хэрэгтэй. Хаяхгүй зуралтгаараа л тэр чинь манифест биш үл явчих. Яг үнэн. Тэр хаях тэр яг үйл явцсан л айгу хэцүү үйл байдаг юм байна л да. Яг юм хүн хаяхгүй байна гэдэг чи итгэхгүй л байгаа гэсэн үг л дээ тий. Одоо жишээлбэл итгэлтэй зүйлээ хүн ингээл араас нь ягаал одоо нар мандах нь бол үнэн байдэн штэ. Тэрэнд одоо бид нэр итгэдэг штэ. Тийм учраас шинжэнгөө одоо өглөө нар мандахгүй болоо. Өдөр ингэж бол боддгоо те яг адилхан. Тэгэхээр яг энэ хэмжээний л итгэлтэй байх хэрэгтэй юм байна л да. Манифест хийж байгаа хүн бол тий. Тэгэхээр тэр яг итгэлийн асуудал юм байна. Харин энэ итгэл гэхээр итгэл яагаад төрөхгүй байгаа ингээд би бодохоор нөгөө нэг belief system гэж ядчих түн нөгөө багасаа ингэ програмчлагдсан. Ийм бол ингэ одоо жишээлбэл нэг ийм айгүй их итгэлийн систем явж идэг байхгүй юу? Одоо чи шаргуу хөдөлмөрлж те нэг ийм шаргуул хөдөлмөрлүүлэл баяжна гэдэг юм уу те. Тэрнээс л баяжчих ч шал өөр ойлголч. Тэгээд нэг ингээд маш их махарж ажиллаж хөлсөө туслуулж иж гэж би бүр тэр миний одоо ганц итгэлийн систем өөрчилж чадсан гэвэл одоо тэр систем би бүр багасаа тийм амар итгэлийн системтэй байсан одоо ингээд л амар hard work хийж та кэш аавн мөнгөтэй болно те хүссэн бүхнээ авч чадна гэд тэгсэн чинь одоо ерөөсөө тэрийг ингээд бүр ингээд ерөөсөө тэгж боддоггүй зүгээр л шал өөрөөр хардаг миний итгэлийн систем өөрчлөгсөн тэгээд энэ итгэлийн системийг яаж өөрчилдөг юм одоо нэг олон жил програмчлагдсан маш хүмүүс. За энэ итгэлийн систем гэдэг зүйлийг өөрчилнө гэдэг чинь нэгэснээ бас нэг хийлэнг байхгүй. За тэгээд энэ итгэл үнэмшил одоо ингээд өөрийн ухамсаргүйгээр хийж байгаа энэ бүх зүйл чинь далд ухамсарыг хийж байгаа ажил. Тэгэхээр хүний ингээд оюун ухаан ухамсарыг нийтэн 100% гээд авал тэрний 90 одоо юу гэдэг 6% нь далд ухамсар. Тэгээ үлдсэн 4% нь ил ухамсар. Тэгээ хүн амьдралтай ил ухамсар буюу тэр 4%-аараа л амьдардаг. Тэр 4% ашиглаж энэ нийгмийг бүтээсэн тэр 4% итгэл уучлаар 4% ил ухамсараа ашиглаж бид нэр хувцас зохион бүтээж гин, барилга байгууламж барьж гин, хоорондоо харилцаж гин, мөнгийг бүтээж гин, нийгмийг бүтээж гин. Үлдсэн 96% төдийлөн ашиглахгүй. За тэгээд хорвоо ертөнц дээр амжилттай баян явж байгаа тодорцсон маш олон их хүмүүс байдаг. Гэхдээ нийт хүн амынхаа маш цөөхөн. Тэгэнгүүт энэ хүмүүс яаж амжилттай яваад байгаа юм, яаж ингэж
санхүүгийн эрхчлөлөнд хүрээд байгаа Elon Musk энэ төр те эднэр зүгээр л далд ухамсарыг ашиглаад сурчсан хүмүүс. За тэгэхээр түрүүний итгэлийн систем гэдэг зүйл далд ухамсарт орчихсон зүйл. Тэгэхээр далд ухамсар руугаа нэвтэж орохын тулд юу вэ? Бясалгал мэдээж хийн. Дээрээс нь далд ухамсартайгаа ажиллах ийм workshop хийн. Тэгэнгүүт далд ухамсараа өөрчлөх хамгийн том түлхүүр зүйл бол affirmation буюу батламж үг. Тэгэхээр өдөр бүр өөртөө одоо эхлээд худлаа санагдана. За би өөрийгөө үнэхээр царай муутай гэж боддог гэж бодъё. Угаасаа тэгж бодоход байсан л та. Тэгээд ингэж бодож байгаа олон жогтод байгаа. Тэгэнгүүт зүгээр л өөрийгөө царай муутай гэдэг юмыг далд ухамсарлаагаа хийцэн байхгүй. Тэгээд энэ тэнд явахаараа өөрийн ухаангүй л би тэрнээс муухай байна. Би иймээс цослолт орох юмсан гэл ингээл нэг өөртөө итгэлгүй. Тэгэнгүүт далд ухамсар яагаад байна гэхээр хүнийг өөрийн мэдлгүй тэр одоо далд ухамсар чигсэн тэр буруу итгэл үнэмшлүүдийг өөрийн мэдлэг үйлдэл болгож гаргаж ирдэг. Өөрийн ухамсаргүйгээр. Зүгээр л өнөөдөр одоо нэг зуршил байхгүй юу? Нэгээс нь. Тэгэхээр ч нөө бие авч явж байгаа байдал ч яг л царай муутай хүн шиг өөртөө итгэлгүй авч яваал тэгэл бусдад харагдах байдал чинь хүртэл царай муутай болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр далд ухамсарт чигсэн тэр нэг буруу хогууд байна, буруу итгэл үнэмшил, муу зуршлуу тэр бүх зүйлээ засах хамгийн чухал зүйл бол батламж үг. Тэгээд зөв зүйлийг habit болгож, өөрийн зуршил болгож олон дахин хийгээд байхаар аяанда далд ухамсарт хүлээгээд авчина. За тэгээд сайн сайхан батламж өгүүдийг өөртөө дандаа хэлнэ. Би түрүүн хэлсэн шүү дээ. Би царай муутай гэж бодвол би өдөр болгон би хөөрхөн гэж толинд хараад хэлээд байна. Тэнгүүд эхлээд царай муутай гэж боддог би чинь хизээч ингээд тэнийг юм хийгээд байгаа юм шиг санагддаг. Эхний нэг 7 хоног ингээл нэг худлаа би хөөрхөн гэл нэг нөгөөдөө хийгээл яваад шүү. Нэг худлаа тий. Би хөөрхөн гэл шаал худлаа тий. Ингээл ийм хийх шаардлагатай ч юм уу гэ. Тэнгүүд энийг ингээд удаан хугацаанд хийгээд ирэхээр сарын дараа шал өөр бол арай л ихтгэлтэй би хөөрхөн гэл. Тэгээд ингээд сүүл руугаа нөгөөтг нь далд ухамсар хүлээгээд авчих юм бол үнэхээр өөрөө хөөрхөн харагдаж үнэхээр гэрэл гийг харагдана. Тэгэхээр affirmation үйлчилсэн байна. Би ч намайг анхаарал вау ямар хөөрхөн охин бэ. Бүр үнэхээр л яг тэгэж бодсон. Яг баярлалаа. Яа чиний affirmation үйлчилсэн байх шүү. Тэгэхээр далд ухамсар байгаа тэр юмнуудаа засахад хамгийн гол түлхүүр нь ерөөсөө л манайхаа батламж үг. Тэгээд олон давтагдаад байгаа зүйлд мэдрэмтгий байгаа байхгүй юу? Далд ухамсарын хаалганд олон давтах тусам тэр хаалга нэмгрээд цоороод тэр гоё зүйлийг хүлээж аваад өмнөхөө таг мартдаг гэсэн. Анх бол зөвөр л яг л хэл ухамсараараа хэлж байгаа болохоор айгүй юм панаалны хэд юм а тий. Би нэг affirmation-аас хүчийг их дутуу үнэлж явдаг гэсэн. Одоо нэг spirituality гэж би нэг team нөгөө нэг одоо manifestation affirmation хүслээ биелүүлэхэд гэж тэгж анхнаасаа сонирхож эхлэв. Нилийн юм гүн гүнзгий одоо энэ одоо бараг universe-ийн structure энэ ертөнц ямар зохион одоо байгуулалттай байгаад байна. Тэгж ингэж айгу deep орж исэн. Тэгээд наагуурнаа л юм одоо affirmation гэдэг ингээ manifestation гэдээ ярьдаг хүмүүс амар их байсан. Тэр юм ерөөсөө үздэгсэн. Тэгээд сүүлийн үед айгу сонирхоод гэсэн чинь өөр ингээ одоо ингээ affirmation-ыг хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй юу хэлээд би бол үнэхээр дутуу үнэлтэйсэн мөлий. Анх яг чамтай адилхан тийм мэдрэмжтэй гэсэн ингээд янз бүрийн affirmation ингээд хэлнэ штэ өөртөө те. Тэгэхээр ингээд яах гэж ингэж өөрөө хурд юм даа гэдэг амар эвгүй амнаас ч гарахгүй нөө тэр чинь байнга хэрэгэлдэг үг биш вэ штэ те. Тэгэхээр ингээд амнаас ч гарахад сонинд штэ. Тэгэхээр хилний булчин өөртөл тасааг байгаа байж тэр үг нь те. Тэгээ хилээд өөртөө тавтаад байлаа. Тэгээд үнэхээр одоо тэр хилдэг гэсэн affirmation эсрэгээр нь хэлэх юм бол харин амар санагдана. Юу яриад юу заа гэдэг нөө тэгэл итгэл үнэмшлээ одоо ингээд үсгцэн байна. Тэгэхээр энэ бол ингээд яг компьютерийн програм шиг програмжилж болдог зүйл байгаа байхгүй юу те. Нэг юм нэрээ нэмж хэлэхэд далд ухамсарын нөгөө өөрийнх нь хаалга нь ингээ хамгийн ингээ нимгэн байх боломжит хугацаа гэж байна. Энэ нь болохоор сүнслэг ертөнцөөч адилхан ярьдаг, шинжлэх ухаандаач яг адилхан ярьдаг. Тэрний юу гэхээр хүн унтаад тархин амраад өглөө сэрэх тэр нэг мөч болон орой өдөржин ингэж авалцчоод яг унтахын өмнө ингээ тавираад яг унтахын өмнө яг тэр хоёр мөч бол хамгийн далд ухамсар нэмгэн байх мөч. Тэгээд тэр нэмгэн мөчүүдийг ашиглаад өстө дотор нь чихэх гоё юмнуудаа чихэж аянгууд далд ухамсар аяанда хүлээж авах гэсэн. Тэгээд одоо юу гэдэг тууштай хийгээд байвал аяанда үр дүн бол угаас 100 гарнаа. Тийштэй манайхаа одоо тууштай хийж үзээг байж болдог болтгонд хаа ярьж болохгүй шүү тий. Яг юм
яг л бүхэл юмд ингээд цаг хугацаа шаарддаг нь бол үнэн. Яагаад гэвэл үнэхээр бид нар 3D-д байдаг квантум физик үйлчилдэг тийм 3D чинь квантум физик үйлчлэхгүй шүү дээ. Нэг уламжлалт физик үйлчлэх учраас цаг хугацаа гэж байдаг. Тэгээд тийм учраас яг сая уянгагийн хэлсэн тэр метод бол бүр best. Тэрийг одоо spiritual бүх speaker-ууд ярьж байгаа. Тэр тарих яг ийм альфа долгионоор ингээд өдөрч явж яснаа яг тэр сэрсний дараа унтахын өмнөх хоёр ч угаасаа нэг манаралтын одоо хүн өөрөө бол яг бүр ил ухамсар нь бүрэн ажиллаагүй, даалт ухамсар нь гарч ирээгүй зааг аваад байхгүй тий. Тэрэн дээр болохоор нөгөө тарих юм бета айгүй юм хипнозод байдаг. Одоо ховс ашиглаж явах үед хүний тарих тийм дэлгөөнд орсон байдаг гэсэн. Тэр дэлгөөн дээр бид юм лээ. Тэгэд яг тэр дэлгөөнд бол зүгээр би тэр мөч надад амар гоё юм а. Би зүгээр тэрийг ингээ зүгээр хост ашигладаг чи юу ч хэлж амждаггүй ч юм уу те хэлхийг бас хүсдэггүй ч юм уу нэг тийм амар ихчлөөтэй момент шиг надад санагддаг. Тэгэд уянгагийн хувьд яг тэр моментонд юу хэлдэг вэ? Хүмүүс танирхуулвал одоо ямархуу байдлаар ашиглах уу тэр хэсгийг? Тийм би эхэндээ болохоор юу affirmation хэрэгэлдэг байсан. Одоо сүүлийн үедэд болохоор нөгөө нэг биелүүлэхийг хүссэн хүсэл баг нөгөө манифест эхлээл нөгөө янз бүрийн дом хийж одоо үйл гэдэг чинь монголоор үйл дом хийгээд одоо ингээд бүхэл бүтэн процессыг ингээд хийгээд бүтэн ингээд ийм үйл ажиллагаа хийдэг байсан бол сүүлийн үед тэр далд ухамсарынхаа одоо нэмгэн тэр мөчөд манифестээ шууд хийчдэг майндта тийм тэгж явж байгаа. Тэгээ тэрний үр дүнгийн нэг тайлан утгагүй гарах байхаа. За тэгэхээр нөгөө visualize одоо ингээд нүдэндээ харж төсөөлж мэдрэмжээ мэдэрдэг эсвэл зүгээр яг нөгөө affirmation-ыг хэлдэг үгнүүдээ хэлдэг үү? Яг техникийн хаваалцаа. Техникийн хувьд бол эхлээд affirmation-гээ хэлдэг байсан шүү дээ. Одоо бол яг нөгөө мэдрэмж рүүгээ ингэж холбож, ерөөсөө мэдрэмжтэйгээ шууд холбож, яг биелсэн мэтэр тэгээ бүх жижигэн деталь орчин, тэр орчны үнэр, агаар, сайлхын нэрэг, өмсөн, зүүсэн, хувцас одоо юу идэм бүр ингээд бүр деталаар нь задлаад тэгээ тэр болгон дээрээ зүгээр ингэж төсөөлөхөөс гадна мэдрэмж нь ямар вэ? Тэр мэдрэмжээ удирдах яг ямар мэдрэмжтэй очих гээд байгаа. Тэрийг ингэж далд хомсорлогоо чихэж өгч яваа. Яг тэрээга нөгөө өөрөө яг мэдэрдэг юм байна те. Одоо visualize хийх техникээр буюу ингээд нүдэндээ ингээд төсөөлж хараад 5 метр хүүгээрээ мэдэрч байгаа юм шигээр өөрийгөө төсөөлдөг гэсэн үг. Яг зөв. Ер нь маш өндөр мэдрэмжтэй өсгөө байна. Тэгэд одоо энэ бидний энэ ярьж байгаа зүйлсэд чинь болохоор ямар ч тийм дүрм бас байхгүй байгаа байхгүй тий. Заавал ингүүл ингээд тэгвэл ингээд бүхий л одоо тэр зүүн савнгаа сайжруулах энэ manifestation хийх тал дээр ч гэсэн яг ингээд айгүй олон юм үзэж харж сонсож явж ийснаа хүн яг өөрийнхөө арга барилыг олдог. Яг хүн болгоны арга барил амар юм маш юник одоо өвөрмөц дахин давтагдчихгүй байдаг учраас тэгээ өөрийнхөө арга барилыг сонирхолсонд баярлаа. Одоо бид нар чинь бол яг энэ spirituality-наас өмнө нэг ингээд энерги энтер гэж яг их ярьдагсэн шүү дээ. Тэгэд энерги гэхээр яг одоо жишээлбэл би чамтай уулзаад нэг энерги мэдрээд байна шүү дээ дотроо. Тэрийг хэлээд байгаа юм уу? Яг юу хэлээд байгаа? Чи ингээд яг тодорхойлж өөрөөр хэлвэл. Тэгэхээр энерги гэдэг нь болохоор нэгэсний яг физик шинжлэх ухааны талдаа бол бүх зүйл мэдээж энергитэй, спирitual талдаа ч гэсэн нэг. Тэгэхээр ерөөсөө бидний одоо бүх одоо олон хэмжээст амьдралыг үлдэрч байгаа энерги гэдэг үгэнд багтаач болно. Тэгэхээр энерги өөр маш том зүйл. Бид нар энергийн амьдралд энергийн ухаанаар явж байгаа. Бодлын хүч энтергээ яриад байгаа чинь бүгд энерги. Бид нар сайн зүйлийг бодоод байна. Тэгвэл биелэн энэ төр гэдэг чинь бас л энерги. Бүх зүйл энергитэй холбож байгаа. Бүх зүйл бас энергитэй байдаг. Хүн энергитэй, амьтын энергитэй энд байгаа. Зүгээр хөдөлгөөнгүй байгаа сандал хүртэл одоо шинжлэх ухаанаар бол потенциал тэг энергитэй. Тэгэхээр энэ энерги гэдэг зүйл бол устж үгүй болдоггүй. Энэ сандал потенциал тэг энергитэй энийг хөдлөгчил данааш нь татчих. Тэгэнгүүт потенциал энергиэс миний гарын хүчийг аваад одоо хөдөлгөөний энерги рүү шилжиж чинь. Тэ? Одоо юу гэдэг плеткан дээр нөгөө нэг хоол хийлээ штэ. Эргүүллээ цахилгааны энерги дулааны энерги рүү шилжээд хоол бэлэн болж чинь тэ. Ингээд энергиуд хоорондоо шилждэг. Тэгэхээр яг энэтэй адилхан энийг сүнслэг тал руу оруулах юм бол хүн энерги гэдэг зүйл чинь сөрөг, эерэг хоёр янз байгаа тий. Тэгэхээр өөртөө байгаа тэр сөрөг бодол, сөрөг энергийн зүйлүүдээ эерэг болгож, хувиргаж амьдрах хэрэгтэй.
тэрнээс биш сөрөг зүйл устдаж үгүй алга болно гэж бол байхгүй. Харин тэрийг бол өөрчлөн хувиргаж өөрчлөнө. Тэгэхээр шинжлэх ухаандаач тэр энерги алга болохгүй спиричуал талдаач алга болохгүй. Гэхдээ сөрөг энергийг эерэг болгож хувиргаж өөрчлөнө гэсэн. Тэгэхээр нэгэсний бясалгал хийгээд хүмүүс ярьдаг. Өөрийнхөө муу давтамжуудыг арилгаж ийн гэж ярьдаг. Яг ингэж ярьсараа сурчддаг. Уг үндэс утга нь бол өөртөө байгаа сөрөг муу тэр давтамжтай энергитэй зүйлээ эерэг болгож хувиргаж байгаа тийм үйл явц гэх юм уу? Техникийн үед. Тийм ээ. Тийштэй одоо физикийн хуулиараа хүртэл энерги бол устдахгүй зүгээр ингэ шилжиж байна, хувирж байна. Тэгэхээр бид нэр өхгүй. Физик би бол өгөж алаа болох байх. За маш гайхалтай гоё төгсгөлд нас подкастыг аягүй гоё ойлгож өгсөнд баярлалаа. Би бол надад чи яг санал нэг байдаг. Тэгээд үргэлж гэрэл гээтэй зүйлийн төлөө ингээд явцгаая. Ингээд энийг ингээд ямар ч одоо эн чин non profit буюу ашигын бус зүйлсийг бид нэр хийж байгаа. Тэгээд ингээд өөрийнхөө дотроо мэдэрдэг сайн сайхан зүйлээ бусадтайгаа хуваалцж агаад маш их баярлалаа. За ингээд подкаст дугаартаа бас урьд оролцсон наруудаа баярлалаа. Тэгээд сонсож байгаа одоо үзэгчд үеийнхийнхэн те ах эгч нар дүү нартаа хандж хэлэхэд бол сүнслэг ертөнцийн талаар бас судлаад үзээрэй. Тэгээд хэрвээ та сүнсний сэрэлт хийсэн бол энэ подкаст дугааруудаас бас тодорхой хэмжээний өөрийн мэдээллүүдээ бид нар харамгүй хуваалцаж байгаа учраас чөлөөтэй сонсоод сурах ёстой зүйлээ сураад нүүр тулах ёстой зүйлстэйгээ нүүр тулаад тэгээд сайхан амьдарч байгаарай л гэж хүсье. Баярлалаа.